Анх дугуйчлаа орох уу байх уу? Анх дугуйчаад байхад яагаад хичээлдээ орохгүй байгаа юм болоо? Харин тийм. Энэ нөгөө 6-гийн байнгын болтой байна штэ. Хичээл нь орчлоо, хоёул очиж хэлэх хэрэгтэй. Балдаа хичээл чинь орчлоо штэ. Би сургууль руу ормооргүй байна. Яагаад? Нөхөө юу? За би яаралтай ажилтай маа. Балдаа. Балдаа чи зүгээр үү? Чиний хувцас чи яагаад тоос улчихсан байгаа юм бэ? Илмээргүй байна. Өчигдөр чи бас хичээлд яваагүй штэ. Гэхдээ би хичээлдээ явмаар байгаач сургуультай ормооргүй байна. Яагаад? Чи эрдэм мэдлэгтэй хүн болж ээж аваа баярлуулах ёстой штэ. Тийм л дээ. Гэхдээ сургуульд ирэх болгонд 7-гийн А-гийн сүр намайг дээрлэхэд миний ямиг булааж дэрж битгээл намайг юм авчрахгүй бол ангийнхны дунд чинь эвгүй байдалд оруулна гэд байдгийн. Сая хүртэл миний зүнхний оосрыг тасалчлаа. Балдаа. Энэ тухай чи битээ санаа зов за. Чи маргааш хичээлдээ яг цагтаа ирээрэй заа юу. Сүрээ, чи уг нь сайн хүүхэд штэ. Яагаад бусдыг дээрлэхдэг юм бэ? Та хоёр ингэд юугаа мэдхий? Би угаасаа азгүй хүмүүс дургүй. Яагаад азгүй гэж? Тэд нар өөртөө адилхан дандаа азгүй хүмүүстэй найзалдаг байхгүй юу? Тэгвэл чи хэр олон азтай найзтай юм? Надад би өөр найзаар яах юм? Би ганцаараа бүгдийг чадд юм чинь. Юу гэж дээ? Найз гэдэг чинь хамгийн чухал. Яг үнэндээ тэд нар намайг танхаа хүүгэдгээд хинч надтай ойртож найзалдаг юм уу? Үгүй дээ найз минь, чи хэн нэгэнтэй муухай харьцахаас өмнө эгэлдэг харьцаад үзээрэй. Тэгэх юм бол бүхэн чамайг өөрөөр харах болно. Би элдэг харьцаж чадах болов уу? Хөө, Балдаа ирж байна. Болдоо хөөе. Дахиад л таарчлаа. Яна надад мөнгө байхгүй штэ. Болдоо чамайг цангаж байгаа байх гэж бодоод ундаа авчлаа. Хоёулаа хамт сургууль руу оръё. Чи надад уу? Тийм ээ. Муугазан гаргасныг минь уучлаарай заа юу найзаа. Бид өсвөрийн сэргийлэгч. Хүүхдээ хайрлая, хамгаалъя.